Сайн байна үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Eagle телевиз Монгол улсын хөгжлийн хөшүүрэг болсон ууд уурхайн салбарын эргэн тойрондох үйл явцыг мэдээлэх уурхайн гүнд нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг эхлэж байна. Монгол улс ажил шинжилтийн замаар замнаад олон сайхан бүтээн байгуулалтуудыг бий болгож байгаагийн нэг нь ууд уурхайн салбар юм. 2007 оны байдлаар ууд уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын 42%, татварын орлогын 52%-ийг, экспортын орлогын 78.4%-ийг туслалс бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 30%, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 70%-ийг үйлдвэрлэсэн байна. Ууд уурхайн бүтээгдэхүүний нэг хүн ногдох хэмжээ 600 орчим долларт хүрч бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 13.2% хүрсэн. Энэ үзүүлэлт бол ууд уурхайн салбарын 2007 оны эдийн засгийн ашиг шимийн үзүүлэлт. Үүнээс хойш 3 жил өнгөрч, энэ хугацаанд ууд уурхайн эдийн засаг болон техник технологи, хүний нөөц, нийгмийн хариуцлагатай салбар болохын хувьд хэрхэн шинжлэгдэн өөрчлөгдөж буйг бидний нэвтрүүлэг үзүүлэх болно. Ууд уурхайн салбарын хөрөнгө оруулалт ашиг орлогоос өнөөдрийн монголчууд та бид хүртсээр л явна. Ингээд уурхайн гүндийн мэдээлэл. Ингээд өнөөдрийнхэн дугаараар Sovscope Sense компани овоот толгойн нүүрсний уурхай. Мон Энко компани ховдын хөшөөтийн нүүрсний уурхай. Монгол Рос цэвэртэмт нэгдлийн Жоншны гүний уурхай. Овоот толгойн уурхай нь Sovscope Sense компани ажлын гол төв юм. Овоот толгойн нүүрсний орд газар нь Өмнөгов аймгийн баруун өмнөд хэсэгт, Гурант сумын нутаг дэвсгэрт 70 задах дотоос 320 км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд оршдог. Sovscope Sense компани овоот толгойн нүүрсний орд газрын хайгуулын ажил 2005 он эхэлж 2007 оны 9-р сард ашиглалтын лиценз авсан бөгөөд 2008 оны 9-р сард анх нүүрс экспортлож эхэлжээ. My name is Kurt Church. I'm the general manager here at Ova Tolgoi. We've been in operation since April 2008. Currently we have around 320 employees in camp each day. That includes contractors and our own employees. We've got a world-class operation here. It consists of 4 foreign people. The rest of our management
consists of Mongolian staff, and we're very proud of the Mongolian managers and senior staff we have here at Ova Tolgoi. They've been trained well to Western standard. We have a very disciplined operation. We meet or exceed all the Mongolian standards in safety, in mining, environment. 2007 оны хайгуулын анхны дүнгээр уг орд газарт бодиттой ба тогтоогдсон ангиллаар 168 сая тонн нүүрсний баялаг байгааг илрүүлжээ. 2009 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Ова Толгой ордын ил аргаар ашиглах баттай ба боломжит нөөцийн нийт хэмжээ 114.1 сая тонноор хэмжигдсэн байна. Гонконг төвд олон улсын хөрөнгө оруулалттай MEC буюу Mongolia Energy Corporation компани нь Монгол улсад өөрийн салбар болох Mon Enco компанийг 2007 оны 6 дугаар сараас эхлэн байгуулж, уулуурхай аж үйлдвэрлэлийн гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь Ховд аймгийн хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн, жижиг дунд үйлдвэр, орчин үеийн уурхай, дулааны цэцгэлгай станц, зам тээвэр зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За манай компани 2007 оны дунд үеэс эхэлж үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд бид Ховд аймгийн нутагт нүүрсний хайгуулын ажиллагаа зохион байгуулж, улмаар хөшөөтийн уурхайг тогтож, төвлөрж, тэнд одоо эрэл хайгуулын ажлаа нэлээд одоо эрчимтэй зохион байгуулсны үр дүнд өнөөдөр бид энэ уурхайг олон улсын жишгт нийцсэн дунд зэргийн төвшингийн уурхай хэмжээнд хөгжүүлэх боломж нэгдэ гэж үзэж байна. Нэг талаасаа нөгөө талаасаа бид хариуцлагатай уурхай гэдэг зүйлийг байгуулахын тулд ялангуяа байгаль орчинд хүний эрүүл мэндэд ард иргэдийн амьдрал ахуйд нөлөөлөхгүйгээр энэ одоо уурхай хөгжүүлэхийн тулд бид Ярантан бомбтоос Булган сумын Ярантан бомбтоос хөшөөтийн уурхай хүртэл 210 гаруй мм одоо хүн даасын тээврийн зориултын техник зорчиж явах боломжтой ийм зам 17 гүүртэй 200 гаруй ус сууг дамжуулах хоолоотойгоор одоо барьж байгуулад энэ оны 8 дугаар сард гэхэд ашиглалтанд өгөхөөр бэлтгэж байна. За үндсэн ажлууд бол одоо зөх төлөвлөгөөнийхээ дагуу одоо сайн явагдаж байна гэж хэлэх ёстой. Яг бол дөнгөж саяхан одоо манай компаниас томилогдсон комиссийг ахалж очиод ажил төрлийн байдалтай танилцаад ирсэн. Уурхай ажил ч гэсэн ялгаахгүй одоо хөр суултын ажил бас зөх хэмжээнд сайн явагдаж байна. Төлөвлөгөөнийхээ дагуу явагдаж байна. Летэн компани хүмүүсүүд ажилтаа авч байна. Орон нутгаас энэ жил бидний 200 гаруй ажилтаа авч илсүүлж ажиллуулах ёстой. За үүн дээр замдаар мөн ялгаа авахгүй 180 гаруй Монгол иргэд хөдөлмөр эрхэлж байна. За бүхэлд нэгэд аваад үзэх юм бол манай компани хамт олон хөшөөтийг одоо түшиглэж хийх үндсэн төсвийнхээ ажлыг амжилттай одоо хэрэгжүүлж чадаж байна гэж хэлэх бүрэн үндэстэй байна. 2008 онд хийсэн геолог хайгуулын ажлын хүрээнд өөрийн эзэмшлийн талбайд бодит нөөцийн зэрэглэлээр 85.7 сая тонн, боломжит нөөцийн зэрэглэлээр 1.8 сая тонн нүүрсний нөөцийг эрс баялагын мэргэжлийн зөвлөөр баталгаажуулсан бөгөөд нийт урьдчилан үнэлсэн нөөц хөшөөтийн ордны нүүрсний хэмжээ 306 сая тонноор тогтоогдоод байна.